барилгын хувьд бол тийм сайн байрыг бол тийм сайн байр биш. Шаарлаг хангасан үгүй гэдэг бол яг эмнэлгийн зорилтоос шаарлаг хангас гэж хэлэхэд бас төвхтэй. Гэхдээ энэ хооронд ингээд ер нь ингээд харахад бол эмнэлгийн зорилттой барьсан байр бол Монгол бас маш ховор байд юм байна. Тэгээс зурлагч архитектурч маш ховор байд юм байна. Манайд бол шүдний эмнэлгийн барих 6 давхар байшин бүр гоё өвчүүрэн зургийг зурж өгсөн. Би тэрүүгээр хангаа хотгонд тэнд барихаар болно. Хөөсөлтөд тэгээд болохон байлаас барьсан. Тэгээд шууд энэ барьсан байранд орсон учраас ийм. Ингээд баригдаж байгаа суурин дээр баригдаж байгаа барилгын хувьд танд мэдээлэл байна уу? Хувийн хвшилд очсон газар нь бол ингээд хувийн хвшил худалдаад авсан байгаа шүү дээ. Хуучин эмнэлгийн суурийг. Тэрийг өстө надад мэдээлэл авахгүй. Тэр нь даваа тийм хүн авсан гэдгийг асар өндөр байшин болж байгаа харагдгийг. Хажууг нь гарах болгонд бол харамсдгийг. Энэ сайхан газар маань энэ хотын төвд ядтаа үүсвэрлэсэн одоо хотын төвтэй ойрхон ийм газар байсан. Гэхдээ бас энэ сансарт нүүжлэгийн төвөө урд бас манай энэ байранд орчиж баялдаг Аз хэрэглэлд бас хаамаагүй энэ чинь бас явдал их зөндөө гасан юм уу бүр евро өгье толгоотын тийш өгье бүр ийшээ амгалангийн тийш бийлсэн үгээ би байгалийн даргуудад өгөө яг нь ард түмэнд үйлчлдэг ялангуяа хөгжим мөртөлийг давхар настангуу түүхтэд үйлчлдэг учраас энэ хотын төвд юм уу автобус тал талаас ирээд буух тийм газар л байхын зүйтэй гэж. Тэгэхээр бол Аз хэрэглэлд өгсөн байрлал нь сайхан байшиг хөвдөл сэтгэл 100% үгүй л дээ. За миний мэдхээр одоо энэ шинэ байшинтай 3 удаа нүүж байна. Эхлээд тэр төгөлдөд төвд орсон юм байна. Бүр өвөл нүүсэн гэж бас 19 сад. 19 сад нүүс тийшээ орчоо. Тэгээд эндээсээ 1 жил болонгуудаа төгөлдөд төрөө тэр компани өөрчлөлт өөр юм ороод нэг. Тэгээд урагшаага тэр 2 давхар байранд смарт төв гэж үү. Тэнд ороод тэрний 4 давхар байшин болсон. Боловч 1 давхар бас туристтэй, 2 давхар бас зарим газараа туристтэй. Ийм нэг юм жижигхэн юм л. Эсвэл эмнэлгийн шаардлага хангахгүй. Министрийн хяналтайгаа ирээд математикс болох танаа байрш түрээс энэ орохгүй бол сарын 33 сая шиг удаад 22 сая билүү? Нэ 22 сая гэдэг чинь их мөхтэй тий. Ингээд бид нар ботход 3 4 жил 5 жилээ ботход нэг 3 тэрбум мэдэн төгрөгийн юм л турист тогтсон байхгүй. Шал дэмий турист тогтсон байна.